За сайн болтгоо. За хайдук ах. Окей. Шинэ оны мэнд. Шинэ оны мэнд. Шинэ оны хаана гарав? Шинэ оны Солонгост. Солонгостой. За яаж гарав? Тэгэл гой хоолойтэй л найзтайгаа гаргасан. Та Монгол очиод ирсэн тий? Монгол очиод ирсэн тий. Монголд шинэ оноо гаргаагүй баг 17 8 жил болсон юм уу? Тэгээд тийм анх удаа гэж тий. Энэ удаа гинт шийдвэр гаргаад гэртээ яриад Монгол сайхан аав ээжтэйгээ бууз хоошоор айдээд сайхан шинэ оноо гаргалаа. 17 жил та бид гадуур байсан билүү? Тийм би чинь 17 настайдаа яг насаа ижлээ тий. Тэг 16 17 та ер нь Монголоос гараад тэгээд ер нь бол баг Монголд байгааг болохоор шинэ оноо Монголд гаргасан чинь Christmas-ээр явсан тий та. Christmas-ээр явсан 25-нд яваад тэгээд одоо энэ нэгтгэхэд буцаад ажилдаа орхондээ. За тэг 26 онд амжилт хүсье да. 26 онд бас манай Gigatalk-ийн сонсогч төсөх болтгоо. За тэгээ тий баярлалаа. За тэгээ хоёлаа энэ 7 хоног энэ дугаараар юу ярих гэж байгаа лээ? Хоёлаа өмнөх дугаар дээр болохоор 2025 онд болсон одоо хамгийн сонирхолтой мэдээнүүдийг бол ингээд wrap up хийгээд ярьсан байгаа тий. Тэгэхээр энэ удаа болохоор 2026 он буюу энэ ондоо болох одоо prediction-ууд таамаглалуудаа гаргая гэж бодсон тий. За тэгвэл шууд гол яриалаа орцгоё. За тэгээ. Окей. За надад шууд эхэлж. За чамаас шууд эхэлж байгаа. За нэг яриад хэлчихье. Хоёлаа нэг 4-5 мэдээллүүдийг сонгож аваад тэгээд энэ 26 онд ер нь технологийн салбарт ер нь юу болох гэж байгаа вэ гэдгийг тайлбарлах гэж байгаа. Тэгээ миний хамгийн ихний сонгож авсан миний илүү consumer тал да, таних илүү market те зах зээл талаа байгаа. Тэгээд миний хамгийн ихний сонгож авсан мэдээ бол нөгөө Apple гадуур ч гэсэн ер нь ярьж байгаа шүү. Энэ 2026 он бол Apple-ийн хувьд нэлээд том жил болно те. Өнгөрсөн онуудад бол Apple-ийн өсөлт жоох удаашралтай байсан. Тэгээ 2026 онд бол Apple-ийн хувьд бол том юунуудыг продуктуудыг авчирсан том жил болно. iOS 27 гарнаа. Тэгээ энэний эсрэг бас Samsung-ийнхан бас юм хийх л бах та. За тэгээ хамгийн онцлог нь бол мэдээж нөгөө Apple Fold буюу одоо нумарсан дэлгэцтэй таблет болдог одоо юу бол утас гаргана гэсэн таамаглалууд гарна гэж таамаглаж байгаа. Окей. Гэж таамаглаж байгаа. Мэдээж бол WWDC болон Apple-ийн нөгөө өөрийнх нь хийдэг намрын ивентийн үеэр бол бүтээгдэхүүнүүдөө танилцуулдаг. Тэгэхээр өнгөрсөн жил бол Apple 17 тэгээд 17 дээрээ нэмээд хамгийн онцлогтой Apple 17 Air гэсэн загварыг бол танилцуулсан. Мэдээж энэ загвар бол үргэлжлэнэ. Хавар бол Apple-ийн WWDC-ийн үеэр бол Apple 17 гэдэг iPhone 17e гэдэг загвар бол танилцуулахаар хүлээгдэж байна. Мөн дээрээс нь iOS 27-гийн дэвшилтийн төлбөрүүд бол танилцуулахаар хүлээж байгаа. За тэгээ мэдээж бол одоо өндөр түвшний одоо өндөр хурдны Mac M5 гэдэг чипийг бол танилцуулахаар мөн хүлээж байна. Тэгээ хамгийн онцлог татж байгаа нь мэдээж бол Apple-ийн Fold гэдэг нэртэй одоо бараг 4 жил ярьж байна. 2019 онд бол Samsung өөрсдийн Fold Galaxy Fold гэдэг нэртэй утсаа гаргаснаас хойш бол хамгийн том топ сэдвийнээр бол ялцчгүй Apple-ийн Fold хийх гарах вэ гэдэг сэдв байсан. Fold утасны зах зээл чи өөрөө нэг 4 орчим хувь байгаа даа. Тэгээд үүний бол 4% нэг 60% орчмыг бол Samsung дангаараа эслээд үлцэнд нь нөгөө өмнө ярилцажсэн шиг Huawei те LG Motorola гэдэг зэрэг брэндүүд орж байгаа. Хэрвээ Apple Fold загварын утсаа гаргах юм бол энэ зах зээл яах вэ гэдэг бол шинжээчдийн хувьд хамаглалаа. За тэгээд Apple Fold дээр ер нь хүмүүсийн үзэж байгаагаар ямар одоо хүлээлтүүд байгаад байгаа вэ гэхлээр мэдээж нумарсан дэлгэцтэй буюу одоо голоороо зураас нь харагддггүй. Тэгээ энэ дээр бол бас нөгөө нэг зүйлийг хэлэхэд бол Apple-ийн ер нь foldable загварын утас яагаад гарахгүй удаад байна гэдэг дээр бол хамгийн нэгдүгээрт бол энэ нөгөө дэлгэцний бат бөх чанар бол нэгдүгээр тавигдчихсэн юм байлээ. Тэгээд энэ голын дэлгэцний нөгөө зураасыг хэрхэн арилгах вэ? Мөн дээрээс нь тэр дэлгэцийг хэрхэн шийдэх вэ гэдэг бол стил Apple-ийн хувьд бол асуултын тэмдэг байсан учраас дэлгэцний асуудлыг бол 26 онд шийдээд гарч ирнэ гэсэн таамаглалууд бол тавигдаад байна. Алитийн шийдэгдсэн юм шүү. Уусаа дисплейгийн Samsung гэж байгаа юм шүү. Тэгээ мэдээж Apple-ийн гэхдээ юу болвол хэмжээ болол нэлээд жижигээр гарч ирж байна. Жижигээр гарч ирэх төлөвтэй байгаад байгаа. Бараг тийм 13 mini буюу нэг 5-аас 5.7-оос 6.7 инчийн хэмжээтэйгээр буюу баг алганаас жижиг хэмжээтэйгээр гарч ирэх төлөвлөлтөд байгаа. Хэрвээ мөн дээрээс нь энэ нөгөө технологи сонирхчдын хэлээд байгаагаар үнэн болвол селфи камер өөрчлөгдөн, Face ID байхгүй. Энэ дээр уламжлалт нөгөө одоо Apple-ийн өмнө хэрэгжүүлжсэн шиг нөгөө fingerprint буюу хурууны хээ уншигч бол давхар гарна гэсэн одоо таамаглалуудыг хөлшүүлж байгаа. Мэдээж арийнхаа игнэнд бол 2 камертай
хоёр жижиг камертайгаар бол дүрслэгдэжсэн. Тэгээд таны хэлж байгаагаар бол нөгөө Apple ч дэлгэцээ яхаарахгүй Samsung-аас авдаг. Тэгээд OLED дэлгэцээр одоо бүтээгдсэн болж тарах гадах шиг байна. Apple Air хэр явж байна? Apple Air 2 нь гарна гэж дуулсан. Гэхдээ Apple Air-ийн худалдаа авалт тэмч их биш байгаа хаа. Яг зах зээлийн хувь хэмжээг нь бол сайн мэдгүй байна. Гэхдээ миний бодлоор шүү дээ, Apple Air-ийг барихад бол эвтэйхэн гоё байсан. Хүмүүсийн ревю ч гэсэн амар нэмэг. Ер нь хүмүүс яагаад Apple Fold гарч магадгүй гэсэн таамаглал чинь ер нь бол Apple Air-с одоо үүдэлтэй те. Яагаад гэвэл Apple Fold манай Samsung-ийн одоо Fold чинь болохоор яг нэг Fold хийхэд одоо нэг смартфон утастай ижил хэмжээний бараг одоо Wi-Fi-тэй байгаа шүү дээ тийм. Зузаан биш. Бүр яг адилхан байдаг. Одоо миний юу Ultra Galaxy S Ultra-тай бүр яг адилхан нөгөө нэг юутай байгаа байхгүй юу? Тэгэхээр хэмжээтэй Wi-Fi. Наа чинь бас нугардаг. Зузаан энэ нугарахгүй. Тэгэхээр Apple Air чинь ингээд хоёр Apple Air хоорондоо ингээд хэрвээ Fold хийх юм бол яг одоо нэг iPhone-тай адилхан болох боломжтой. Тэрнээс болоод айгүйх таамаглал гарсан шиг гэж. Тэгээд нөгөө ялч 2025 онд ч гарна гэж байгаа. Тэгээд 25 онд гаргаагүй. Тэгээд баг 25 онд гарахгүй байх одоо тэрийг нөхөж Apple Air-ийг гаргасан гэдэг бас шуун явж илээ. Apple тэгээд Fold хийх гэсээр байтал Samsung ингээд бүр 3 нугардаг болчлаа тий. Samsung 3 нурдаг болсон. Яа, Trifold гарсан шүү дээ сая. Тийм үү? Тийм. Одоо ингээ 3 нугарсан. Сая баг 25 оны сүүлд гарсан тий. Тийм байна. Гэхдээ яг чиний хэлж байгаа бас сонирхолтой байна. Ягаад гэвэл энэ жил магадгүй бүр ингээ том зургийг хараад үзэх юм бол Tim Cook Steve Jobs-ийн дараа одоо Apple-ийг агүй олон жил удирдлаа тий. Гэхдээ одоо Steve Jobs бол амар тийм creative, innovative, дандаа ингээ шинэ бүтээгдэхүүн гаргадаг одоо visionary team хүн байсан. Tim Cook болохоор operationally те одоо ямар нэгэн яг бий болцсон одоо organization-ыг айгуу сайн авч явах тийм чадвартай хүн байсан. Тийм ч учраас өнөөдөр бас Apple-ийн одоо valuation те хамаагүй амар өндөр үцэгт бол хүрч чадсан. Тэгэхээр маш тийм чадaltaй хүн. Гэхдээ 2026 онд энэ жил баг Tim Cook ажиллаа өгч байгаа те. Тэгэхээр ямар хүн гарч ирэх нөө тэр хүн нөөрэө бас амар тийм инновацлог тийм сэтгэлгээтэй бас хүн байж магадгүй. Тэгэх юм бол бас Apple янз бүрийн шинэ бүтээгдэхүүнүүд бас гаргаж магадгүй. Тэгтээ ингээ хараад байхад за Fold гарч магадгүй. Тэгтээ сүүлийн үеийн бас мэдээ уншихад Apple VR гэдэг нэг гарсан шүү дээ тий. Тэгээ тэрнийхээ нэг sales борлуулалт эдэр нь бас нэг сайн биш. Тэгээд тэрэн рүү ингээд нэг оруулж байгаа хөрөнгө оруулалт нь бас багасч байгаа юм билэ. Meta дээр ч гэсэн одоо Meta-гийн Reality Lab VR эдэр бол баг одоо байхгүй болгож байгаа те Metaverse дээр байхгүй болгож байгаа. Тэгэхээр Apple ч гэсэн бас VR бас багасгаж байгаа юм шиг харагдаж байна. Тэгэхээр тэр хөрөнгө оруулалт нэг талаас ингээд багассвал өөр одоо хөрөнгө оруулалт хийх одоо allocate хийх хэрэгтэй те. Тэр нь магадгүй энэ Apple Fold руу орж магадгүй. За тэгээд дараагийн сэдэв болвол их сонирхолтой сэдэв байгаа. Ер нь хэмэл оюунхантай холбогдолтой компаниуд буюу OpenAI, Anthropic, SpaceX гэдэг компаниуд 25 оноос эхлээд олон нийтийн буюу одоо хувьцаат компани болох уу, тэгээ паблик болох уу гэдэг асуулт бол мэдээж асуулын тэмдэг байсан. Тэгээ 26 онд ч гэсэн ялангуяа энэ төрлийн компаниуд илүү олон нийт хүрнэ гэж таамаглаж байна. Тэгээд миний хамгийн ихний асуух асуулт бол ер нь яагаад эдгээр компаниуд одоо IPO хийх гээд байгаа юм бэ? IPO хийх үрдсэн нөхцөл шалтгаан юу юм бэ гэдгийг асуугаад энэ яг зөндөө олон ингээ нөгөө prediction таамаглал ингээ source-ууд уншаад байсан чинь ерөнхийдөө энэ хамгийн том асуултуудын нэг л байна л да. Энэ 2026 онд OpenAI гэдэг компани, Anthropic гэдэг компани, SpaceX гэдэг энэ гурван компани 2026 онд IPO хийх үгүй юу гэд те. Яг бид нэр хийнэ гэсэн нэг тийм одоо public те юу болоогүй халуусны мэдээлэл бол харагдааг байгаа. Гэхдээ маш олон одоо аналистууд бол магадгүй гэж харж байгаа. Тэгэхээр яг зарим хүн нь бол хийж магадгүй гэж бодож байна, зарим хүн нь бол хийхгүй гэж харж байгаа. Тэгэхээр яагаад хийх вэ гэдэг дээр бол яг нэг хідэн шалтгаан байх шиг байгаа. Тэгэхээр хамгийн том шалтгаан нь болохоор access to capital те. Илүү одоо хөрөнгө одоо өөрийнхөө компани руу оруулах. Тэгэхээр энэ OpenAI-гийн хувьд бол жишээ нь энэ Frontier одоо AI модельээ те тэр модельээ бэлтгэхийн тулд одоо 1.4 триллион долларын одоо дийл ингээ хийцэн байгаа те тэрийг хоёулаа өмнөх дугаар дээр зөндөө ярьсан. Тэгэхээр тэр мөнгийг тодорхой хэмжээгээр босгох хэрэгтэй. Одоо хүртэл яаж босгосон бэ гэхээр дандаа одоо хувийн капитал босгосон те тэр нь болохоор venture capital ч юм уу private equity ч юм уу. Тэгэхээр илүү хөрөнгийг одоо татахын тулд яхаарахгүй public руу одоо орох ёстой гэж бол хүмүүс харж байгаа юм байна.
Anthropic-ийн хувьд бол арай жоохон өөр. Манай энэ компани чинь болохоор Amazon, Google-ийн одоо нэлээд хөрөнгө оруулалттай. Тэгэхээр энэ хоёр компанид бас нэлээд хамааралтай байгаад байгаа шүү. Тэгэхээр өөрийнхөө хамаарлыг багасгахын тулд бас илүү IPO хий гэсэн team зорилготой байж магадгүй. SpaceX-ийн хувьд бол мэдээж одоо нэлээд том бүтээгдэхүүнүүд бол одоо энэ жил бас гарахыг харагдаж байна. Тэр нь болохоор Starship гэдэг бүтээгдэхүүн байна. Starlink Gen 2 гэдэг байна. Тэгэхээр эднэр дээр бол нэлээд бас том хөрөнгө оруулалт шаардлагатна. Тийм ч учраас энэ хөрөнгө оруулалтыг татахын тулд IPO-го хийж магадгүй гэсэн зураглал бол байна. Ер нь эдгээр компаниудын одоо орлогын төвшин гэдэг ч юм уу хэмэл аюуханаас одоо ялангуяа OpenAI, Anthropic гэдэг компаниуд бол өөрсдийн одоо бүтээгдэхүүн те хэмэл аюухантай холбоотой бүтээгдэхүүнүүд бол гаргаад хоорондоо одоо нэлийн одоо амжилттай явж байна. Тэгээд эндээс яг гарч байгаа цэвэр ашиг одоо энэ эдгээр компаниуд хүртэж өрн чадчих байгаа юм уу те байхгүй те альч компани ашиггүй. Тэгэхээр яг хуу намайг хөрөнгө оруулалтын банкнд буюу одоо 2000 тэр чинь 10 жилийн өмнө ингээ хөрөнгө оруулалтын банкнд ажилладаг байхад бол яагаад IPO хийх ёстой вэ ч юм уу эсвэл ерөнхийдөө ямар төрлийн компани IPO хийвэл зүгээр вэ гэдэг дээр дандаа яг чиний хэлж байгаа шиг одоо урсгал cash flow, free cash flow гэдэг байхгүй юу? Одоо ашигтай компани тэгээ cash flowтэй иймэрхүү компаниуд ерөнхийдөө хөрөнгө одоо IPO хийхэд зүгээрээ гэдэг тийм бейсийн одоо миний бодлоор нэлээд өөрчлөгдчихлөө. Ер нь бол тэгэхээр гарааны бизнесүүд ч гэсэн өнөөдөр одоо IPO хийх боломжтой. OpenAI, Anthropic, SpaceX аль нь ч миний харж байгаагаар бол одоогоор бол ашиггүй байгаа. OpenAI 20 тэрбум долларын run rate орлоготой байгаа юм билэ. Тэгтээ бол мэдээж ашиггүй ажиллаж байгаа. Anthropic ч гэсэн тийм байгаа. Одоо миний харж байгаагаар бол ямар компани IPO хийх зүгээр вэ гэхээр тухайн зах зээлдээ одоо moat үүсгэн гэж байгаа. Moat гэдэг нь болохоор тухайн зах зээлийнхаа өөрийнхөө бүтээгдэхүүнийг одоо сайн нэг protect хийж чадсан тий. Одоо competitive advantage буюу одоо өрсөлдөх чадвар тийм сайтай бүтээгдэхүүн үнэхээр гаргаж чадсан бол IPO хийхэд хөрөнгө оруулагчид нь за өнөөдөр чи ашиггүй ажиллаж байгаа ч гэсэн одоо бидний public хөрөнгө оруулалтыг аваад ирээдүйд одоо ашигтай болох боломжтой гэдэг тэр одоо нэг итгэл байна шүү дээ тий. Тэр итгэлэн дээр ингээд үндэслэж IPO хийхэд бол бас зүгээрээ гэж бол хараад ах шиг байна тий. Та нөгөө protect хийх гэдээ ярьж байна. Хоёлаа өнгөрсөн дугаар дээр ч гэсэн ярьж ирсэн нөгөө энэ жил бол илүү хэмэл оюухан одоо хэмэл оюуханы компаниуд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд илүү ашиглуулах жил байна. Тест хийх жил биш. Тэгээ яг энэ үед нөгөө ингээд одоо IPO хийх буюу олон нийтэд гарч ийна гэдэг нь өөрөө нөгөө ямар эрсдлүүдийг ер нь дагуулж байгаа вэ? Ямар нэгэн эрсдлүүдийг бий болгох боломжтой юу гэдэг дээр. Яг зүгээр IPO талаас нь ингээд харах юм бол 2025 он бол ингээд яа харахгүй хэмэл оюуханы гарааны бизнесийн компаниуд бол үнэлгээ нь бол бүр амар өслөө тий. Одоо OpenAI-гийн жишээ нь хувийн үнэлгээ нь түрүүн ярьж байгаа 500 тэрбум доллар байхад одоо ингээ бараг 650 700 ингээд хүрсэн. Anthropic хэдхэн жилийн өмнө бий болсон гэхэд одоо 350 400 ингээд хүрсэн байгаа. Тэгэхээр энэ их одоо хүлээлт те энэ их одоо нэг хайп гэж нэг юм байна штэ. Энэ хайп байгаа үед тайминг буюу яг цаг хугацаа амар чухал. Хэрвээ 2026 онд энэ компаниуд яг энэ хэмэл оюуханы хайп байгаа дээр gas одоо public company болоод өндөр үнэлгээтэй гарч ирэхгүй бол магадгүй would be too late 2027 онд. Тийм учраас эдгээр өөрсдөө бэлэн биш байгаа ч гэсэн 2026 онд одоо өөрсдийнхөө IPO хийхийг хүсч магадгүй. Тэгэхээр энэ цаг хугацааны асуудал гэж бас харагдаад байгаа шүү өөрсдийнх нь одоо рискийн хувьд. Энэ бол яг тухайн компаниудынх нь өөрсдийнх нь одоо үнэлгээ хизээ хамгийн өндөр авах боломжтой вэ гэдэг одоо риск талаас нь харж байна те. Нөгөө илүү одоо consumer талаас рискийг харах юм бол энэ хиймэл оюуханы бүтээгдэхүүнч чинь өөрсдөө одоо зөндөө олон тийм ethical, moral одоо тийм асуудлууд бол бас байгаа шүү дээ те. Safety талаас одоо хүмүүсийн датаг яаж ашиглаж байна. Тэгэхээр энэ бүх рискүүд чинь болохоор хувийн компани байх юм бол тий private компани байх юм бол энийг регуляц хийхдээ айгүй хэцүү байхгүй юу? Тэгэхээр энэ компаниуд чинь өнөөдөр IPO хийж штэ. Public company болчих юм бол улирал болгон одоо бүх юмнуудаа нөгөө нэг тайлагнах хэвээр. Тэгэхээр засгийн газар буюу одоо American government засгийн газар чинь энэ мэдээллүүдтэй хамаагүй ойролцоо ингээ болчихно. Public хүмүүс ч гэсэн ойролцоо болчихно. Тэгэхээр энэ компаниуд юу н арталтаа юу хийгээд байгаа юм бэ гэдэг тэр бүх рискүүд өнөөдөр илүү одоо transparent илүү нээлттэй болно. Тэгэхээр бас баг энэ нөгөө нэг засгийн газараас ч гэсэн энэ стратегийн ач холбогдолтой ийм чухал энэ том одоо private компаниудыг баг public болох гэж нэг талаас шахаж магадгүй гэсэн бас үзүүлэлтэд байна. За сүүлийн асуулт дахиад нэг асуулт Anthropic дээр асуучих. Одоо ер нь хөрөнгө оруулалтын харилцаан дээр энэ одоо олон нийтэд паблик болох гэж байгаа энэ компаниудын хувьд бол нөгөө
хөрөнгө оруулалт одоо томоохон хөрөнгө оруулагчид буюу одоо жишээлх юм бол одоо Amazon ч юм уу Google гэдэг компаниудын хувьд бол олон нийтэд IPO хийх нь одоо жишээлбэл ашигтай байд юм уу? Тэгээ энэ харилцаа яаж зохицуулагдсан бэ гэдгийг асууж. Жишээлх юм бол Anthropic IPO хийхэд Google болон Amazon дээр ямар нэгэн асуудал үүсэх үү? Amazon, Google хоёр өнөөдөр Anthropic-ийн яг хэдэн үеиг эзэмшдгийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө IPO яаж явдаг вэ гэх юм бол за Meta компани дээр Facebook-ийг ингэж бодоод үзэх юм бол Facebook өнөөдөр нийт хувьцааных нь 95% нь float гэдэг байхгүй юу? Float гэдэг нь юу гэсэн үг вэ? Float гэдэг нь болохоор одоо хөрөнгийн бирж дээр хинч одоо тухайн хувьцааг авах боломжтой тухайн компани хувьцааны одоо шэрийг хэлдэг байхгүй юу? Market share гэдэг. Тэр нь болохоор 95%. Хамгийн анх компани IPO хийхдээ тэр float-ийг нэг 20-25% дээр л жишээ нь барьдаг байхгүй. Тэгэхээр Facebook жишээ нь компаниг ингээ харах юм бол хамгийн анх IPO хийхдээ нийт компанийн нэг 20% л өнөөдөр юутай байсан. Худалдаалагдах боломжтой байсан. Тэгээд өнөөдөр 2025 онд болохоор 95% нь болцсон байсан. Худалдаалагдах боломжтой public art хүмүнд байгаа. Тэгэхээр тэр чинь нөгөө талаас нь controlling stake гэдэг нэг тий контрол хэр их одоо Mark Zuckerberg ч юм уу тий яг тэр чухал одоо entity-нүүд контролдох боломжтой гэхээр өөр классын share гаргаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр ихэнх одоо tech компаниуд болохоор яг энэ publicly traded ийм share-ууд байгаа. Нөгөө талд нь болохоор dual class гэх share байгаа. Тэгэхээр Mark Zuckerberg болохоор өөрөнгө гэсэн dual class ийм хоёр дахь ч ийм shareтэй. Тэгээ тэр share-ээр болохоор компани контролдох чинь хэрэгтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр Anthropic-ийн хувьд яах вэ гэхээр Anthropic-ийн founder чинь Dario тий. Dario болохоор яг одоо IPO хийхдээ болохоор угаасаа нэг 20-25% max float гаргангуудаа өөрөө Amazon, Google тэгээд өөрийн entity-тэйгээ хамт мэдээж still одоо Anthropic-ийг бол контролдно. Тэгээд хэдэн жилийн дараа 5-10 жилийн дараа бол fully баг float болно. Тэгэхдээ хажууд нь миний бодлоор юу бол гаргана. Dual class гаргаад тэр дотроо харин Amazon, Google-ийг жишээ нь дотор нь байлгаж тэднэрт тодорхой хэмжээний одоо контрол өгөх үү, ирэх өгөх үү, тэрнээс гарах уу гэдэг нь бол тэр асуултыг би бас сайн мэдэхгүй байна. Яг л чи OpenAI ингээ харах юм бол OpenAI чинь хамгийн анх бол Microsoft-ийн одоо өндөр хэмжээний хөрөнгө оруулалтыг авцсан. Тэгээ Microsoft-тай айгүй нэг тийм хамтдаа ингээд яваад байсан шүү дээ. Сая хамгийн сүүлд болохоор Microsoft-ыг бол бүрэн ингээд гаргацсан. Одоо бол Microsoft-ийн баг ямар ч юу байхгүй хамаарал баг ингээд оролцоо байхгүй болсон. Тэгэхээр OpenAI хэрэв OpenAI-гийн жишгийг ингээд харах юм бол Anthropic ч гэсэн IPO хийж байгаа. Тэгтээ тэргүй энэ Google, Amazon-ы хамаарлыг багасгах үйлдэл гэж харж байна. Тэгэхээр ер нь бол Amazon, Google-ийн хамаарал бол багасгахаа л гэж бодож байна тийм. Миний дараагийн сонгож авсан юу болвол хоёлаа humanoid robot гэж амар их ярьж байгаа тий. Robot тий. Robotics robot гэж нэлийн яриад байгаа. Өнгөрсөн онд гэсэн ер нь бол humanoid гэлтгүй ер нь роботуудын баг жил байх шиг боллоо. Тэгээд 2026 онд ер нь Wall Street Journal-аас гаргасан нэг нийтлэл дээр юу гэсэн байгаа гэхээр одоо хүн төрстэй роботууд танаа гэрт нэвтрэх үү буюу ер нь хүн төрстэй робот хэрэглээнд гарахад тэр ойртож байгаа вэ? 26 онд нэвтэрч чадах уу гэсэн асуулт байсан. 2025 онд гаргасан нэг технологийн компани Neo гэдэг робот байсан. Энэ бол хамгийн баг дэлхийн хамгийн анхны одоо олон нийтэд гаргасан хүн төрстэй робот болж танилцуулагдаж шиг байна лээ одоо гэр ахуйн чиглэлээр. Тэгээ энэ яах вэ гэхээр өнгөрсөн онд хэдүүлээ харсан. Ер нь бол нөгөө хувцас их хөхтэй одоо гэр ахуйн бүхий л жижиг ажлуудад жишээлх юм бол одоо цочин ирлээ ихэд хаалаа онгойлгож өгөх ч юм уу, аяг тавгах ч юм уу гэд бүхий л одоо гэр ахуйн хэрэгсэлд бол одоо хэрэглээнд бол нэвтэрсэн. Тэгээ үүнтэй холбогдож бол Wall Street тэр нийтлэлийг гаргасан баг гэж би бодож байна. Тэгээд ер нь бол яг товчоор бол асуултанд хариулахдаа ер нь одоо хүн төрстэй робот танаа гэрлөнгө орж ирэх боломжтой 26 он гэдэг дээр бол товчоор хариулахад бол үгүй. Гэхдээ хэсэг хэсгээр бол нэвтэрч эхэлнэ гэсэн таамаглалыг бол төвшүүлээд байгаа юм билээ. Мэдээж бол өнгөрсөн он танилцуулсан Neo гэдэг бүтээгдэхүүн бол одоо хүмүүс туршиж үзээл те ревю хийж үзээд байхад бол мэдээж одоо нүдэн жоохон тээртэй те стресстэй баг ингээ аяа угааж хахад хажууд нь очиод баг аяа угаагс нь миний цагийг илүү одоо хэмнэхүйц ингээ харагдаж байгаа ч гэсэндээ энэ бол дөнгөж эхлэл. Тэгээ 26 онд бол эдгээр илүү ингээ өндөр технологиор буюу одоо хэмэл оюун ухаанаар туршигдаад илүү төвшлөлтөд болох юм а гэсэн одоо юуг бол таамаглалыг төвшүүлсэн байлээ. Нё ямар үнэтэй гарсан бэ? $20,000 авцсан. $20,000 арай багтаж гин үү? Тэр авцсан баг. Ингээ бодоод үзэхээр шүү дээ те. Миний бодлоор бол ойрч байгаа юм шиг санагдаж байна. Ер нь бол 26 онд хэрвээ $20,000 гэр цэвэрлэгч авах уу? Үгүй. Энд дээр ч нөгөө өнгөрсөн 7 хоногт ярьж ирсэн шиг нөгөө асуудал нь бас нөгөө илүү нөгөө санхүүгийн зар талаас илүү нөгөө бууруулах юу үсэж байгаа нөхцөл үүсэж байгаа те. 20 та ах уу?
Яахгүй. Манайгаар байнга цэвэрхэн байдаг. Ямар шаардлага. Би бол яаж харж байгаа гэхээр Elon Musk гэдэг нэг хүн байгаа. Тэр хүн бол өөрийнхөө Tesla гэдэг компаниг бол машины компани бишээ. Би бол манай компани бол одоо химэл оюун ухаан тэгээ роботын компани гэдээ зарласан байгаа. Тэгээд зарлж иж өөрийнхөө үнэлгээг өндөр түвшинд байлгахыг одоо хүсэж байна. Тийм ч учраас өөрийнх нь хамгийн сүүлд хийсэн 1 триллион долларын одоо цалин нь одоо хэдэн сая роботтай ингээд уялдаа холбоотой байгаа. Гэхдээ миний бодлоор ингээд бусад хүмүүсийн харж байгаагаар бол ийм humanoid robot бол ойрын хугацаанд бол гарах боломжгүй байгаа л гэж хараад байгаа. Тэгэхээр чи бол амар оптимистик байна. Одоо тэр нөгөө гарын dexterity 2026 онд баг тэрийг шийдчих байх. Гэхдээ магадгүй хэрвээ тэрийг шийдвэл богино хугацаанд бол ороод ирэх боломжтой. Тэр хизээ шийдэгдэхтэй гэдэгтэр бол судлаачд бол өөр өнцгтэй байгаа. MIT-ийн профессорын сүүлд гаргасан таамаглалаар бол humanoid robot одоо робото хоёр хуваагаад байгаа шүү дээ. Нэг нь болохоор general, нөгөөх нь болохоор task oriented, тусгай зориултын, нөгөөх нь болохоор ерөнхий зориултын. Тэгэхээр ерөнхий зориултын робот бол 10-15 жилээс наашгүй гэж бол харагдаж байгаа. Харин үйлдвэрчлэлтийн тусгай зориултын робот бол 2026 оны одоо хамгийн гол роботын бүтээгдэхүүн байх болов гэж бол би бол харж байна. Үйлдвэрлэлийн роботууд ч 25 онд ашиглалтанд ороод бүр нэлээд ингээд бүүн болоо тэр бол Америкт бүүн болоо явж исэн. Гэхдээ 15 жил арай урт шүү. Бас арай урт байна харин 2030 он гэхэд ер нь гараад ирэх гэж бодоод байна. Өнөөдөр гарсан баг 25 он За таны дараагийн сэдв. За миний дараагийн сэдв болохоор 2026 онд ерөнхийдөө том компаниудын худалдаа авалт M&A болох уу гэсэн асуулт байна. За хоёулаа энэ сэдвийг эхлэхээс өмнө байгаа зү хамгийн түрүүнд мегадэйл гэж юу юуг хэлээд байгаа юм бэ гэдгээр жоох интро авчих. За мегадэйл гэдэг нь зөвхөн миний бодлоор хоёр хэсэг байгаа. Нэг нь ингээд бидний одоо мэдих хамгийн том компаниуд хоорондоо нэгнийгээ худалдаа авалт хийх ч юм уу тэр нь одоо жишээ нь за Netflix, дөнгөж сая Warner Bros Discovery WBD ингээ худалдаа авах саналаа өгч जैन. Тэр бол миний хувьд бол мегадэйл. Нөгөө мегадэлийн хоёр дахь чанар нь болохоор өндөр дүн тэр нь одоо 80 тэрбум доллар юм уу 100 тэрбум доллар юм уу триллион доллар юм уу тэрийг мегадэйл юм болов гэж хараад байгаа. За тэгвэл хоёлаа яг энэ сэдвийг яаштай ер нь 25 оны сүүлээр нэлийн бүүн боллоо. Би 26 онд үргэлжлэх байх гэж би бодоод байна. Тэгэхээр хоёлаа сэдвтгээ орсоо шууд Netflix, Warner Bros-ийн жишээн дээр аваа ярив. Ер нь 25 оны 4-р үйлрэлд бол Netflix, Warner Bros-ыг авах саналтай байгаа бол зарласан. Warner Bros гэсэн ер нь бол баг өөрийгөө ингээд зарах нь тодорхой болоо явчихсан. Тэгээд ер нь энэ одоо кейс ер нь яаж эхлэв? Netflix ер нь яагаад Warner Bros-ыг авах гээд байгаа юм бэ гэдгээс эхлэе. За тэгээ Warner Bros гинт өөрийгөө зархаар болсон. Тэгсэн чинь Netflix бол historically түүхэндээ ер нь дандаа өөрөө ингээд нэг build хийдэг компани байхгүй юу? Ер нь компаниудыг худалдаа авдаггүй. Тэгээд Warner Bros ингээд за өөрийгөө ингээд зарья марья гэсэн тийм rumor ингээд гарч ирэхэд бол Netflix хизээч тэр нэг худалдаа авах боломжтой компаниудын нэгд бол ингээ байгаагүй. Тэгснэ гинт Netflix одоо at the 11th hour гэж ярьдаг байхгүй. Хамгийн сүүлд гинт орж ирээд тэгээд амар гоё ингээ санал болгоод тэгээд Warner Bros-ыг шууд 84 тэрбум доллараар ч үлээ авахар болоод нэлийн өндөр үнээр. Тэгсэн чинь Warner Bros шууд тэрийг хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. Тэгээд хүлээн зөвшөөрсөн чинь Paramount гэдэг одоо бас компани сүрэг базаа игээд сүрсэн базаа игээд борд руу туз руу биш шууд Warner Bros-ийн хөрөнгө оруулагчид руу 108 тэрбум доллар шидэж байгаа байхгүй юу. За Netflix та нарыг 80 тэрбум доллараар авах гээд байна. Би харин та нарыг 108 тэрбум доллараар авъя гэсэн одоо hostile takeover гэж байгаа юм да. Hostile-аар ингэж орж ирж байгаа. Тэгэхдээ болохоор би та нарын компанийн туз болон одоо leadership-тэй бол ярихгүй. Би зөвхөн компанийх нь хөрөнгө оруулагчтай би шууд ярина гэж орж ирж байгаа байхгүй юу. Тэгэн гут Warner Bros-ийнх нь болохоор туз болон leadership нь болохоор хөрөнгө оруулагчтай хандаж хэлэхтэй Paramount-ыг та нар битгий сонгоорой одоо юу хорцоо эзэмшигчтэй Netflix-ыг сонгоорой гэсэн санал өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ жилийн 2026 оны 1 сарын сүүлд болохоор Warner Bros-ийн хорцоо эзэмшигчид өөрсдийнхөө шийдвэр гаргана. Тэгэхээр тэр шийдвэрийг өнөөдөр Paramount-ыг сонгох уу, Netflix-ыг сонгох уу гэдэг нь still we don't know. Таны харж байгаагаар ер нь яагаад Paramount Netflix-ыг илүү цохиж өндөр дүнгээр Warner Bros Pictures-ыг авахар төлөвлөд байгаа юм бэ? Тийм, тэр бол нөгөө нэг Netflix-ыг аль хэдийн Warner Bros-ийн одоо туз болон leadership аль хэдийн сонгоцсон учраас
хөрөнгө оруулагчдыг татахын тулд заавалчгүй өндөр дүнгээр орж ирэх хэрэгтэй. Тийм ч учраас одоо ингээд 108 тэрбум доллараар бол орж ирж байна. Гэхдээ Paramount компани ч нь бол одоо Netflix шиг тийм том компани бол биш харьцуулалтын хувьд. Тэгээд өөрийн гэсэн бас leveraged гэж ярьдیں۔ Тэр нь болохоор өөрийн бас тодорхой хэмжээний зээлтэй компани. Тэгэхээр маш их хөрөнгийг одоо гаднаас босгох хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд гаднаас босгохтой болохоор энэ Oracle-ийн Larry Ellison Ellison-ийн гэр бүлээр тэгээд Saudi-гийн одоо хөрөнгөөр ингэж зодож бол орж ирж байна. Чиний түрүүний асуулт болохоор бас ер нь яагаад Warner Bros-ыг авах гэдэг юм те? Тэрэн дээр Warner Bros чинь өөрөө ерөөсөө л зүгээр IP-ийн king юм байлээ. IP-ийн хаан. IP гэдэг нь болохоор одоо дотроо зөндөө олон asset-тэй хөрөнгөтэй байгаа байхгүй. Тэр хөрөнгийнх нь нэг нь болохоор Warner Bros Studios гэдэг студи байгаа. Тэр студийн дотор нь болохоор бидний мэдих одоо Hollywood-ийн айгүй том IP-нүүд байна. За ёо. Harry Potter байна. За Harry Potter-тай хамт нөгөө Fantastic Beasts нь явж байгаа. За Dune гэдэг нөгөө кино байгаа шүү дээ, тий. Neo байна. Маш том. Matrix байна, тэ Dark Knight байна, Star is Born, Joker ингээд бүр за DC байна, тэр DC Entertainment-ийн бүх юмнууд байна. Стриминг хүртэл байна. HBO Max байна, тэ. За тэгээд яг бидний бас нөгөө нэг юу зүгээр одоо classic traditional нөгөө cable гэдэг үлээ channel-ууд байна, тэ. Тэрэн дээр болохоор Discovery байна, CNN байна, TNT Sports байна, тэ. Тэгэхээр энэ бүх хөрөнгүүд байгаа учраас эднэр дээр бол яг энэ хоёр компани Netflix, Paramount эдгээр бол Comcast ч гэсэн бас байгаа. Тэр дотор нь ер нь бол авахыг бол маш их алдчихж байна. Эсвэргээрээ тэгвэл Warner Bros өөрийгөө яагаад өөр компанид худалдах одоо шалтгаан гараад ирвэ гэдэг дээр ер нь зүгээр өөрийнхөө үйл ажиллагааг ийм том компанийн хувьд энэ асsetүүдээр хангаа яваад иж болдгоо юм уу? Яг үнэ. Warner Bros чинь өөрөө бас их сонд хүүхтэй мэлээ. Энийг бол харсан. Хамгийн том шалтгааныг би бол ингэж хараад байгаа. Warner Bros өнөөдөр дэндүү их зээлтэй байна өөрөө. Тэгэхээр ямар нэгэн компани дэндүү их зээлтэй байхаараа үйл ажиллагаагаа одоо ингэ зүгээр хэвэн явуулахад нэгдүгээр хэцүү. Хоёрдугаарт competition өрсөлдөөн байгаа. Netflix, Disney Plus эднэртэй өнөөдөр яг тэр стримингийн сервис нь одоо өрсөлдөхөд бол ингэ хэцүү болчихлоо. Урд өмнө болохоор IP контентыг яг контрол хийдэг, own хийдэг, тэ эзэмшдэг компани хамгийн хүчтэй медиа компани байсан. Өнөөдөр болохоор IP гэхээсээ илүү тэр IP-г сайн distribute хийдэг компани өнөөдөр хамгийн хүчтэй байна. Тэгэхээр distribute хийдэг компани Netflix байгаа байхгүй юу? Тэгэхээр distribute хийдэг компани өнөөдөр content owner-өөсөө илүү хүчтэй болцсныг Warner Bros гэсэн ер нь бол ингээд анзаарсан байна. Тийм ч учраас Warner Bros за одоо энэ нөхцөл байдалд бол бид нар бол ингээд ганцаараа явах боломжгүй байна гэдээ өөрөө заръя гэж байна. Нөгөө талаасаа би нөгөө зээл гэсэн штэ. Амар сонин заяа. 2018 онд байна штэ. AT&T гэдэг Америкийн нөгөө нэг утасны юуны сүлжээний компани байгаа штэ, Carrier. Тэр болохоор Warner Media-г 2018 онд худалдаж авсан байгаа байхгүй юу? Media гэн тий, Warner Media-г. Тэгээ Warner Media-г худалдаж авахдаа айгүй их зээлээр авсан байгаа байхгүй юу? Тэгээ Warner Media чинь амар их хэмжээлтэй юм компани байж штэ. Тэгээ байжсэн чинь AT&T өөрийнхөө одоо тэр Warner Media-г дараа нь Discovery руу зарсан байгаа байхгүй юу? Хэдэн жилийн дараа. Тэгэж зарахтаа AT&T Warner Media-д өөрийнхөө бас баахан зээлүүдийг тэр balance sheet дээр нь ингээд өгөөд тэгээд өөрөө болохоор ямар ч зээлгүй үлдээд тэгээд Discovery руу зарцсан байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээсээ Warner Bros одоо Discovery гэж компани үүссэн байгаа байхгүй юу. Тэгээ аль хэдийн айгүй өндөр зээлтэй. Тэгээд одоо энэ өндөр зээлтэй компани Warner Bros-ийн доор үүсэж байгаа юм. Тий, Warner Bros-ийн Discovery Warner Media-г авангуудаа Warner Bros Discovery гэдэг компани үүсэж байгаа байхгүй юу. Тэгээ WBD гээд тэгээд энэ компаниа одоо зарах гэдэг. Тэгээ энэ компани аль хэдийн 50 тэрбум долларын өнөөдөр зээлтэй байгаа. Тэгээ жил болгоны зөвхөн зээлийнхаа хүүнд 2-3 тэрбум доллар ингээд төлөөд байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн сүүлийн шалтгаан нь болохоор за энэ нөгөө нэг хамгийн яг мөнгө хийдэг байсан чаналууд нь кэблүүд нь бол одоо нөгөө нэг TNT, CNN, Discovery ингээд чаналтай байгаа штэ. Тэгээ нөгөө cord cutting гэдэг нэг тийм ойлголт концепт байгаа байхгүй юу. Хүмүүс ерөнхийдөө стриминг Netflix эдрээ илүү үздэг, YouTube-ээ илүү үздэг болсон. Энэ нөгөө кэблүүдийг юу үзэхээ, сувгуудыг одоо үзэхээ болцсон. Тэгэхээр нөгөө нэг эднэр чинь яаж мөнгө хийдэг вэ гэхээр яг одоо айдаар л мөнгө хийж байгаа штэ тий. Зар сурталчилгаагаар. Тэгэхээр зар сурталчилгаа чинь өнөөдөр кэбл рүү хийхээ болоод энэ стриминг руу илүү хийдэг болсон. Тэгэхээр эднэрийн чинь ингээ орлого нь бага мөртлөө зээл нь өндөр байхаар яах вэ? Зархаас аргагүй болж байгаа шиг байна тий. За хоёлаа нилээн одоо өндөр дүнтэй тоо ярьж гин, нилээн зах зээлийн болов шилжилтүүлдэг ярьж байна. За. Тэгтээ
хэрэглэгч талаас ойл нэг жоохон бодоод үзээ л та. Жоохон зүгээр ингээд төсөөллөө бодоод үзээ. За ингээд миний зүгээр надад юу төсөөлөгдөж байгаа гэхээр би бол ингээд багасаа одоо Harry Potter-ыг үзэж өссөн хүний үзэж өссөн. Үзэж одоо Warner Bros-ийн кинонуудад дурлаж одоо өссөн хүний хувьд болвол одоо дэлгэцийн уран бүтээлд илүү дуртай байгаа дээ шүү дээ тийм. Тэнгүүд нөгөө талаараа Netflix Warner Bros-ыг худалдаж авна гэдэг маань зөв миний ингээд ойлгож байгаагаар болвол илүү тэтгэрийн нөгөө уран бүтээлүүдээ илүү стриминг платформ буюу өөрийнхөө платформ руу илүү шилжүүлэх гэж байна гэж би зөв ингээд одоо хэрэглэгчийн зүгээс ойлгоод байна. Тэгэхээр нөгөө талаасаа дэлгэцийн уран бүтээлүүд одоо гарахаа болох магадлал одоо үүсэх үү илүү нөгөө стриминг суурьтай Netflix илүү хүчин авч эхлэх үү тийм стил монополигаа бүр илүү ингээд томрох уу гэдэг дээр тийм та юу гэж бодож байна? Би чамтай 100% санал нэг байна. Production cost of production гэж байгаа. Ямар нэгэн одоо киног хийх production одоо нэг costтэй биш үү? Зардалтай байна. Тэр зардал хэд дахин унах ерөнхийдөө төлөвтэй байна гэж харж байгаа. Нэг талаасаа. Тэгэхээр энэ Холливуудын студиуд чинь өнөөдөр хэдэн сая доллараар тодорхой хэмжээний нэг одоо киног хийдэг байна те. Тэрийг Netflix ингээд авснараа хамаагүй бага зардалтай тухайн одоо ижил түвшний бараг бүтээгдэхүүнүүдийг гаргах боломжтой хэмэл оюун ухааны одоо хүчээр тий. Тэгээ ингээд яваад эхлэхэр чинь Холливуудын нөгөө нэг том одоо лаг жүжигчээд тий тэнд байгаа зөндөө олон хүмүүс биш тий маш өндөр цалинтай тэр хүмүүсүүдийн цалин тэгтээ тэргөө нэгт унана. Хоёрт болохоор тэдний үнэлгээ бас багасч байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр чи entertainment-ийг ингээд том зургаар нь хараад үзэх юм бол одоо жүжигчд тий content creator-ууд эднэр чинь чухал биш болоод эхэлж байгаа байхгүй юу. Юу чухал болж байна гэхээр evergreen гэж байгаа. Хизээч мөкшгүй, дуусахгүй, үхэшгүй гэдэг нь болохоор IP гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр хамгийн үнэтэй зүйл бол IP. Тэгэхээр IP дотор нь өнөөдөр Harry Potter юу вэ те? Тэд нар чинь өнөөдөр хизээч үнэ алдахгүй. Тэд нар лөө илүү одоо энэ том компаниуд чинь тэдрийг авахын төлөө нэгт явж байна. Хоёрт болохоор short form video гэж байгаа. Тэр нь болохоор бага хэмжээний одоо видеонууд тэгтээ тэргөө бүх хүн илүү үздэг болцсон байна гэж сая статистикс ингээ хараад үзсэн чинь нэг тийм жоохон хүүхдийн нэг тийм YouTube-ийн нэг channel байна. Ямар Kids Diane юу гэнэ мэдэхгүй. Тэр болохоор 183 сая subscriberтэй заяа. Тэгээ видеонууд нь болохоор ерөөсөө 10-аас 15 минутын л видеонууд байдаг. Тэрийг болохоор бүр хэдэн саяар нь үздэг заяа. Хэдэн жилийн өмнөх гарсан нэг 10 минутын бичлэг нь болохоор 2.5 тэрбум долларын биш 2.5 тэрбум хүний жишээ нь үзэлттэй байгаа. Хятадд болохоор одоо short form нөгөө нэг юунууд сериалууд тэд нар чинь бүр бодоо олгож байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ аль хэдийн өнөөдөр глобал руу ингээд тархаад эхэлсэн. Тэгэхээр энэ нөгөө Холливуудын 1 цаг, 2 цаг, Оскар хүртдэг 3 цагийн одоо кинонууд чинь аль хэдийн өөрийнхөө үзэлтэй алдсан, хандлтаа алдсан. Тэгэхээр Netflix миний бодлоор яах вэ гэхээр энэ гол нь IP-г нь аваад байгаа байхгүй юу. Нөгөө Harry Potter, яда DC, Superman, Batman тэдний бүгдийг авангуудаа тэднийг магадгүй short form болгоно. Эсвэл одоо series болгон ч юм уу те ари өөр байдлаар тэдний үнэлгээ гаргах хэрэгтэй. IP буюу оюуны өмч те. Оюуны өмч. Яг баярлаа. Оюуны өмч. Ерөөсөө IP хамгийн чухал гэж хараад л. Яалтчгүй энэ дээр нөгөө short одоо forum кинонод бол Солонгосын зах зээлийн хамгийн асуудалтай хэсэг болчиход байгаа байхгүй болчиход байгаа гэж тэгжилээ. Тэр нь яаж байгаа гэхээр Солонгосын K-драмуудын одоо зах зээл уналтанд ороод байгаа нэг шалтгаан нь хятадаас гаралтай энэ нөгөө босоо хэмжээтэй богино сериалууд бол бүр ингээд хүч төрж орж ирж байгаа гэх юм бол хэн бол нарыг үздэг болсон тий. За эргээ буцаас дөрүүгээ ороход энэ юу ярьчлаа тий. Энэ жоо удаад энэ тий. За гойс хэлээ тий. Дахиад нэг асуулт байгаа нь дахиад хоёр ч асуулт байна юу н. Цагид болж ийн гэдэг байхгүй. За асуулт байгаа нь нөгөө талаас Netflix-ийн хувьд энэ монопол одоо хоёулаа нэг өнгөрсөн хэдэн дугаарын өмнө бол нөгөө монополийн хууль гэж ярьж ирсэн. Хувьд бол нөгөө өрсөлдөгч компаниудын зүгээс хуулав гэдэг ч юм уу те өрсөлдөгч компаниудын зүгээс Netflix-ийг юу гэж харж байгаа вэ? Netflix ер нь өөрөө худалдаж авах хэрэгцээ орчинд бүрдсэн юм болов уу? За наа чи амар гоё асуулт байна. Хүмүүс мэдээж мэдэхгүй. Гэхдээ юу гэж таамаглаж байна гэхээр Netflix өнөөдөр Warner Bros-ыг худалдаж авахд засгийн газрын үүднээс одоо antitrust буюу өрсөлдөөний одоо хуулиараа блоклуулах боломж хэр өндөр вэ гэдэг айгүй том асуулт. Тэрэн дээр ч гэсэн Warner Bros яг одоо энэ худалдаа авалтынхаа гэрээг хийхдээ тэр блокийг риск гэж үзээд хэрвээ ямар нэгэн байдлаар энэ худалдаа авалт амжилтгүй болж блоклуулвал тодорхой хэмжээний мөнгө Netflix-ээс хүссэн байгаа байхгүй юу? Тэр нь $6 тэрбум.
Тэгэхээр хэрвээ энэ худалдаа авалт амжилтгүй болох юм бол Warner Bros 6 тэрбум доллар тэрнээс авах байгаа. Paramount болохоор 6 тэрбум доллар биш. Тийм ч учраас Warner Bros болохоор хувьцаа эзэмшигчтэй Netflix-ийг сонгоо. Яагаад гэвэл амжилтгүй болох юм бол бид нэр дор хаяж 6 тэрбум доллар авна гэсэн байгаа. За тэр нэг хэсэг. Нөгөө хэсэг нь болохоор энэ блоклуулах хэр боломжтой вэ үгүй вэ гэдэг ерөөсөө нэг л асуултан дээр тогтож байгаа. Тэр нь болохоор энэ стриминг буюу эсвэл зүгээр энэ том зүгээр видео үзнэ гэж ингээ харах юм бол энэ сакс дотор YouTube орох уу орохгүй юу л гэдэг асуулт байгаа. Тэгэхээр YouTube орохгүй байх юм бол зөвхөн стримингээрээ ингээ хараад үзэх юм бол Netflix ч өнөөдөр монопол баг компани байгаа. Тэрнтэй өрсөлдөж байгаа нь HBO Max байна, Disney байна, Hulu байна те. Тэгэхээр Netflix, HBO Max хоёр чинь ингээ хоёулаа ороод ирэх юм бол тэр чинь яа харахгүй өрсөлдөөний хуулийг бол баг зөрчөөд эхэлж байгаа. Antitrust, монопол болоод эхэлж байгаа учраас энэ бол блоклуулах магадлал маш өндөр байгаа. Тэгвэл YouTube-ыг оруулаад ирэх юм бол YouTube чи өнөөдөр яг дэлхий дээр номер 1 стриминг биш зүгээр видео viewing content гэж хараад байгаа байхгүй тий. Тэгэхээр YouTube-ыг өрсөлдөгч гэж засгийн газар харахын DOJ гэдэг байгаа тий. Засгийн газар үзэх юм бол энэ бол блоклуулахгүй. Тэгэхээр тэрэн дээр л бүх хуульчид өөрсдийнхөө нэг юунуудыг гаргаж байна. Аргумент тэтгэлцээнээ гаргаж байна тий. Яг энэ кейс нөгөө Google.com дээр бас болоод өнгөрсөн жил тий. Болж байсан. Яг зөв. Google чинь өнөөдөр Chromeтэй байгаа. Chrome-ийн дотор болохоор search байгаа. Search болохоор монопол байна. Search-ийг монопол болгохын тулд хамгийн том асуудал нь reason нь болох шалтгаан нь болохоор Chrome байсан. Тэгвэл Chrome-ыг өнөөдөр гаргая гэсэн тий. Тэгсэн чинь Chrome-ыг гаргая гэсэн чинь өнөөдөр ChatGPT өрсөлдөгч үү үгүй юу гэдэг дээр л том аргаан яваад тэгээд DOJ болохоор ChatGPT өрсөлдөгч юм а гэсэн үүднээс энэ блоклуулаагүй тий. Тэрнтэй бүр яг адилхан яг зөв. За эргээд буцаагаад бүр том сэдвүүг орё. Ер нь нөгөө мега дээл 2026 онд үргэлжлэх үгээд тэг хамгийн сүүлийн асуулт болоод ер нь Netflix, Warner Bros-оос гадна өөр юм том мега дээл болох төлөвтэй байгаа юу 2025 оноос үргэлжлээд. За энэ дээр бас айгүй их ерөнхийдөө мэдээнүүд уншлаа. Тэгээд хүмүүс бол 2026 онд маш том ер нь худалдаа авалтууд байж магадгүй гэж хэлсэн байлээ. Тэр нь болохоор хэдэн үндэслэлтэй. Эхний үндэслэл нь болохоор ямар нэгэн компаниг худалдаа авалт хийхэд мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг босгох хэрэгтэй. Тэр мөнгийг хэрвээ чи хямдхан босгож чадвал худалдаа хийх боломж чинь тэр чинээгээр өснө. Тэгэхээр мөнгө босгохын тулд бодлогын хүү амар чухал гэдэг байхгүй юу? Тэгэхээр бодлогын хүү унаад байгаа тий. Paulus ингээ хараад үзэхээр тэгэхээр энэ жил хэрвээ бодлогын хүү 2026 онд Treasury rate илүү унах юм бол хөрөнгө оруулалт босгох боломж ихсэн. Тийм учраас том худалдаа авалтууд M&A-ууд бий болж магадгүй гэсэн нэг шалтгаан байна. Хоёр дахь шалтгаан нь болохоор private equity компаниуд гэдэг байгаа. Энэ private equity компаниуд чинь өөр ингэсэн dry powder гэдэг юмтай байхгүй юу? Dry powder гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө энэ дотор private equity дотор хичнээн хэмжээний хөрөнгөтэй байна вэ? Тэр нь их байх юм бол компаниудыг худалдаж авах боломж нь бас ихсэн. Тэр нь энэ жил маш өндөр байгаа. Globally буюу дэлхийд даяараа $2 trillion капитал private equity компаниуд ингээ бэж байна. Тэгэхээр тэр мөнгөө өнөөдөр том бас худалдаа авалтанд зарцуулж магадгүй гэсэн нэг шалтгаан байна. Гурав дахь нь болохоор компаниудынх нь өөрсдийнх нь химэл оюун ухаанд маш их disrupt ингээ болж эхэлж штэ. Тэгэхээр тэд нар чинь бас ингээ айгаад эхэлжээ. Яг өнөөдөр Warner Bros за энэ ингээд дижитал шилжилтэнд бид нэг ингээ өрсөлдөх чадвараа ингээ алдж байна гэсэн үднээс өөрсдөө зарахыг хүсэж байгаатай адилхан зөндөө олон өөр юм traditional legacy компаниуд болохоор энэ химэл оюухны disruptнаас болоод өөрсдийнхөө legacy бизнесүүдийг зарах өөрсдөө ч хүсэлтэй байж магадгүй гэж харж байна. Нөгөө талаасаа энэ их өөрчлөлт дижитал өөрчлөлт ингээ бий болж байхад энэ traditional компаниуд болохоор энтэй зөвхт нийцхийн тулд хөл нийлэн алхахын тулд хоёр зүйл хийх ёстой. Нэг нь бол яг өөртөө тэр технологиг дотроо биелд хийж болно тий. Нэг бол тухайн өөр нэг аль хэдийн бий болцсон технологиг худалдаж аавна. Тийм учраас тэд нар бас илүү худалдаж авах нь хурдан байж магадгүй. Яагаад гэвэл дотроо биелд хийх чинь цаг орно тий. Тэгээ магадгүй тухайн компаниудад цаг байхгүй ч магадгүй. Хамгийн сүүлийнхэн шалтгаан нь болохоор Трамп буюу Америкийн засгийн газар хоёулаа зөндөө ярьсан. Ямар нэгэн регуляц энэ бүгдийг ерөөхдөө байхгүй болгоцсон шүү дээ. Тэгэхээр тэр чинь нөгөө антитрust, монопол хууль чинь үйлчлэх нь бас багассан учраас компаниуд илүү зоригтой худалдаа авалт хийж магадгүй. Окей. Тийм ээ.
За чиний сэдвээр одоо шууд орё. Асуултгүй болчихлоо. Миний 3 дугаар сэдэв бол self driving car буюу өөрөө явдаг машин бол 2020 онд 25 онд нэлээд одоо тренди байлаа. Тэгээд 2026 онд ер нь бол бараг л хэрэглээнд нэвтэрч болов. Одоо хэрэглээнд гэдэг нь бүр олон нийтэд ингээ одоо олон нийт хэрэглэх боломжтой нэвтэрч болов гэдэг дээр бол шинжээчдийн таамаглал одоо судлаачдын таамаглал бол явж байгаа. За энэ дээр мэдээж бол юу ярих хэрэгтэй вэ гэхээр нэг талаас бол Google-ийн одоо хөрөнгө оруулалттай Waymo. Энэ нь бол илүү Америк, Нью-Йорк, Texas гэдэг мужууд бол туршигтаад эхэлчихсэн байгаа. За нөгөө талаас бол China, Baidu-гийн одоо гадаад хэлэлт бол нэлээд эрчимтэй харагдаж байгаа. Дубай болон Сингапурт ч гэсэндээ VRID-ийн зүгээс бол зах зээлийн төлөлт бол үргэлжилж байгаа гэсэн мэдээллүүдийг явж байгаа учраас 2026 оны хамгийн их хүлээгдэж байгаа сэдвэр бол энэ self driving cars дотроод байгаа юм байна гэдгийг бол гаргаж ирлээ. Монголд хизээ self driving car орж ирэх бол Монгол self driving car гарч ирэхийн тулд нөгөө юуныхаа map-ийн асуудлыг шийдэх тийм хэрэгтэй байгаа даа. Гэхдээ map-ийн асуудал бол бас шийдэгдээд явж байгаа юм байлээ. Нөгөө Тино ойлоо. Би буруу санааг бол гадаадад такси барих боломжтой Монгол компани гээд тэр нөгөө Монголын Улаанбаатарын одоо газрын зургийг илүү шинжилж байгаа гэсэн мэдээлэл явж ирсэн. Хэрвээ энэ одоо амжилттай болоод ирэх юм бол гадны self driving car-ад бас нэвтрэхэд илүү ойрхон болох бах гэж бодож байна. Тэгээ Waymo ч сая 2025 оны сүүлээр нөгөө Лондонд одоо туршилтаа хийнэ. Тэгээд Лондонд бол ингээ 2026 онд тэр ингээд яг нөгөө процесс ингээ хараад үзсэн чинь бас нэлээд удаан юм билээ шүү дээ. Тэ дор хаяж бараг 1 жил мэл бараг болдог. Зөндөө олон регуляц, зөндөө олон зөвшөөрөл эдрийг ингээ авах хэрэгтэй. Тэгэхээр 2026 онд бол найдвартай Монголд орж ирэхгүй бах тий. Тэгээ Монголд магадгүй 2030 maybe тий. Тэгтээ нөгөө нэг юу яагаад байгаа нөгөө таны бас өмнө ярьжсэн левелүүд байгаад байгаа шүү дээ тий. 4 левел байгаа тий. 5 левел байгаа. Тий. Ямар ч нөхцөлд хүн хэрэггүй. 4-р левел нь болохоор нөгөө хүн тодорхой хэмжээнд хэрэгтэй болно гэдэг ч юм уу. 3-р левел бол зарим нөхцөлд хүн машин өөрөө жолоодлох хэрэгтэй болно. Бид нэр одоо 2-оор явж байгаа тийм Монгол. Тий. Бараг нэгээр ч юм уу гэдэг байхгүй юу. Явж байгаа. Тэгэхээр яг нөгөө autonomous car-ын хувьд болоод үзэх юм бол левелээс хамааралтай. Тэр нөгөө Лондонд хийх чинь бол миний бодлоор левел 5 баха. Ямар ч нөхцөлд одоо хүн оролцохооргүй. Тэгэхээр хамгийн одоо хэрэг болох зүйлсүүд нь мэдээж нөгөө химэл аюухан. Тэгээд дээрээс нь таних тэмдэг одоо мэдрэгч буюу сенсор, газрын зураг, удирдлагын систем гэсэн одоо 4 системийг илүү ингээд төгөлдржүүлчих юм бол 2026 онд эдгээр нь одоо дэлхийд дахинд одоо за Солонгос ч юм уу те өмнөд Европын хэсгүүдэд бол илүү нэвтрэх боломжтой л гэж үзээд байгаа юм байлээ. Тэгэхээр хамгийн одоо энэ сэдвэд үгнээд хэлэхэд бол хамгийн одоо чиглэж байгаа хэсэг буюу энэ self одоо levels 5 руу болвол бүх одоо энэ Waymo ч юм уу Baidu-гийн компаниуд зүглээд байгаа. Тэгээ level 5 амжилттай болчих юм бол хэдүүлээ болвол одоо өөрөө жолоодлохгүй одоо машин суух боломжтой болох нэ л гэж хараад байгаа юм. Энэ өрсөлдөөн донд хамгийн сүүлд нь хэлэхэд чиний дурдаагүй тэг хүмүүс бас ерөөсөө ингээд дискаунт хийгээд байгаа. Нэг компани бол Uber гэсэн байлээ. Сая нэг подкаст сонсож байгаа. Тэгээд Uber чинь өөрөө мэдээж дэлхийд дээрх баг хамгийн том одоо таксины сервис те үйлчилгээ. Тэгэхээр жолоочийн одоо дата баг хамгийн ихтэй компани байгаа байхгүй юу? Тэгээд яг Uber болохоор өөрөө яг энэ self driving технологиг бол үүсгэх гэж тодорхой хугацаанд яваад тэгээд бол яг тодорхой нэг тийм амжилтанд хүрээгүй юм шиг байлээ. Гэхдээ 2026 онд Uber яах ч байгаа гэхээр technology agnostic self driving гэдэг тэрний үгс өгөхөөр зүгээр энэ Waymo ч юм уу те одоо Tesla ч юм уу эдний аль хэдийн одоо бий болцсон зүгээр технологиг өөрсдөө тийм технологиг зүгээр өөрсөн дээр ингээд байдал одоо суулгаад тэгээ явах юм бол баг шууд айгу хурдан хугацаанд одоо өөрсдийнхөө Uber-ийнхөө бүх машинуудыг self driving болгож магадгүй гэсэн зүгээр нэг тийм таамаглал би бас сонссон. Тэгээд нөгөө нэг Uber-ийнх нь өөрийнх нь одоо захирал байгаа. Тэр бас нэг үг хэлсэн байсан. Тэрний үгс өгөхөөр одоо таксины хамгийн өндөр зардалтай такси одоо таксиг ингээд операт хийх чинь ингээд зөндөө олон зардлууд байгаа шүү дээ. Тэр зардлынх нь хамгийн өндөр зардал нь болохоор тэр тухайн таксинд сууж байгаа таксины жолооч юм а гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр манай хүн бол ямар ч лсэн энэ таксины жолоочийг өнөөдөр байхгүй болгоно одоо орлоно гэсэн нэг тийм юутай байгаа юм бэлээ стратегтэй явж байгаа юм бэлээ. Тэгэхээр Uber гинт 2026 онд айгуу хүчтэй энэ self driving руу орж магадгүй гэсэн бас таамаглал байгаа. Тэгэхээр тэрийг хоёлаас харъя те юу болох нь. Миний 3 дахь сэдэв болохоор химэл оюун ухааны одоо хөөсрөлт 2026 онд хагарах уу үгүй юу те юу яа баблыг ер нь 3 дахь баг ярих гэж байна те 25 онд 25 оны сүүлээр ярьсан. Тэгэхээр
миний нэг асуулт нь За AI bubble ер нь ямар сөрөг үр дагавар гаргаад байгаа юм бэ гэдгийг танаас асууя гэж бодсон юм. сөрөг үр дагавар. .com-ы bubble-тэй ч адилхан 2008 оны санхүүгийн хямралтай ч адилхан одоо 1930 оны Great Depression-тэй ч ерөнхийдөө адилхан ямар нэгэн хөөсрөл бий болоход тодорхой хэмжээний компаниудын үнэлгээ үндсэн үнэлгээнээс хэд дахин өсөж тэгээд тэр дунд болохоор маш их хэмжээгээр ард түмэн тухайн компаниуд руу өөрсдийнхөө хөрөнгийг оруулж тухайн хөөсрөлт тэгээ хагарахад ард түмэн маш их өөрийнхөө хөрөнгө оруулалт мөнгөө алдна. Тэгснээрээ тэр хүмүүс мөнгө алдна. Зарим хүмүүс бүр зээлээр хөрөнгө оруулдаг. Тэгэхээр зээлтэй бүр болно. Тэгснээрээ эдийн засаг хямрна. Эдийн засаг хямарснараа unemployment буюу ажилгүйдэл бий болно. Ажилгүйдэл бий болсноороо output буюу одоо supply нийлүүлэлт багасна. Тэгснээрээ ингээд дэлхийд даяараа ерөнхийдөө тодорхой хэмжээнд ингээд нөгөө юунд акшн гэдэг лөө агшлалтанд эдийн засгийн агшлалтанд ерөнхийдөө орно тий. Инфляц өснө л гэсэн үг тий. За тэгээд тэрийг дагаад за инфляц өснө яада тий. Тэр бол мэдээж одоо хамгийн том сөрөг үр дагавар. Том зургаараа тий. Том зургаараа. Тэгээд энэ удаа юугаараа илүү онцлогтой байна вэ гэхээр хоёлаас зөндөө ярьсан. Нийт компаниудын хөрөнгийн бирж дээр байгаа нийт компаниудын нийт үнэлгээнийх нь 35-аас 40% нь өнөөдөр 7 компани дээр тогтож байна. Энэ 7 компанид олуула хиймэл оюухан дээр одоо харамгүй мөнгөө зарцуулж байна. Тэгээд энэ 7 компани руу бүх хүн өнөөдөр хөрөнгө оруулсан байна. Тэгэхээр бүх хүн дэлхийд даяараа энэ 7 компанитай тодорхой хэмжээний хамааралтай болсон байгаа. Тэгэхээр энэ 7 компани өнөөдөр хөөсрөлт ерөнхийдөө хагарахад дэлхийд даяараа бид нар бол сөрөг үр дагаврыг нь бол мэдэрнэ. Нөгөө талаар байгаас тий. Миний зүгээр ингээд бодож байгаагаар энэ бабл бараг 26-нд харахгүй юм шүү. Учир нь хэм бол бусад одоо .com-ын бабл гэдэг ч юм уу эдийн засгийн хямралаас ялгаатай байгаа талууд нь бүгдээрээ арталтаа ингээд продактуудтай байгаад байгаа. Тий. Миний зүгээр ингээд харж байгаа. Тий. Зах зээлийн хувьд бол мэдээж жоохон өөр байгаад байгаа. Үнэн чамтай бол санал нэг байна. Өмнөх баблуудыг харах юм бол за .com-ы баблыг харах юм бол тэрэнд яг одоо тий бодтой гэх юм уу. Бодтой одоо бүтээгдэхүүн хэрэг байсан бэ? Metaverse-ийн бабл хагарахад Metaverse өнөөдөр байлаа байхгүй юу? Тий virtual reality, augmented reality өнөөдөр байхгүй байлаа байв. Нэг хамаагүй тий. Крипто тэгээд NFT-ийн бабл эдэр хагарахад угаасаа крипто NFT эдэр чинь яг одоо fundamentally яг ямар бүтээгдэхүүн юм бэ тий? Тэгэхэд өнөөдрийн хэмэл оюуханы одоо ChatGPT бидний хэрэглээнд яхахгүй бүтээмжийг 30-аас 50% ингээд өсөж байна. Тэгэхээр энэ бол яг тийм бас яг бүтээгдэхүүн бол үнэн бүтээгдэхүүн бол байна тэрний ард. Тэгэхээр хагарах уугүй юу гэдэг дээр бол чамтай санал нэг байна. Тэгэхдээ нөгөө талаасаа үнэлгээг ингээ хараад үзэхээр энэ компаниуд чинь өнөөдөр 40x 50x дээр байгаад байгаа. Нилээн юм байна. Нилээн өндөр үнэлгээтэй байгаа. Тэгэхээр илүү correction явна гэж харагдаад байгаа ш. Correction гэдэг нь болохоор үнийн correction. Тэгэхээр одоо юунасаа буулгах гэсэн тийм. Юунаас боно гэдэг лээ. Тэнгэрээс боно. Тэ? Хөрсөн дээр 26 онд ерөнхийдөө хөрсөн дээр боохах. Тэгэхээр том компаниудын үнэлгээ магадгүй унж магадгүй. Тэгвэл бүр энэ химэл оюухан disappear буюу алга болно нь бол биш. Зүгээр хөөсрөлт нь илүү намжинаа л гэж бол харж байгаа. Тэгээд бас нэг айгүй олон судлаачдаас ингээ харахаар дахиад нөгөө Трамп буюу одоо Америкийн засгийн газар тэгтээ тэргүй маш их хөрөнгө энэ химэл оюухан руу оруулсан. Бараг нөгөө покер дээр бол all in хийцэн байгаа байхгүй юу. Тэгэхээр асуудалд орох юм бол засгийн газар тэгтээ тэргүй bail out хийнэ гэж бол хараад байгаа юм билэ. Тэгэхээр тэгтээ тэргүй засгийн газар bail out хийн энд тодорхой хэмжээний яг үнэн продукт байна. Амьдрал дээр яг хүмүүсийн бүтээмжийг бол өсгөж байна. Тийм учраас хагарах уу гэвэл хагарахгүй зүгээр намжина гэж бол хүмүүс хараад байгаа шүү. Би бас тэрнтэй санал нэг.
дараагийн сэдв болвол agentic AI-тай холбоотой сэдв байгаа. Дахиад одоо хоёлаа сая зөндөөл ярьж байна. Гэхдээ 24 онд бол илүү нөгөө химл оюун ухаан гээл тэнгүүт би одоо хүмүүс төсөөлөхдөө юу гэж төсөөлдөг гэнгүүт нөгөө хайлтын систем юм шиг те. Төсөөлдөөс 25 онд бол за химл оюун ухаанаас ингээ юу яаж болох юм байна. Тэ ажлаа төлөвлөж болох юм байна. Тэ илүү нөгөө өөрийнхөө хэрэгцээнд туслах ингээ байдлаар ашиглаж болох юм байна гэдэг одоо юунууд бол явсан давалгаанууд бол за тэгээ миний бодлоор 26 он гэсэн энэ бол эрчимжин гэсэн одоо таамаглалыг бол тавьж байгаа. Өөрөөр хэлэхэд бол буюу одоо ажил хийж байгаа хүн болгон өөр ингэсэн AI туслагатай болно гэдгийг бол 26 онд бол тэгээд дээрэс нь гэх юм бол 26 оны одоо таамаглалуудыг ярихын тулд бол нөгөө agentic workflow-ыг ярьж эхэлж байгаа юм л да. Жишээлх юм бол нэгдүгээрт бол одоо хүн болон химэл оюуны ингээ хамтарсан workflow-ыг ярьж болж байна. Жишээлх юм бол ажлын орчинд өөрийнхөө одоо task-ыг буюу өөрийнхөө ажлыг химэл оюун ухаантай хамтарч одоо хийх ч юм уу те task-ыг биелүүлчих ч юм уу. Нөгөө талаас нь хоёрдугаар бас юуг ярьж болох вэ гэнгүүт одоо agent-ууд нэгдээд нэг task-ыг хийх одоо боломжтой. Буюу таны оролцоогүйгээр та таск өглөө тэн дээр маш олон одоо AI-уд орж ирлээ. Тэр таск бэлэн болно гэсэн хувилбар. Гэтэ 25 онд бол энэ стил яригдчихсэн ч гэсэндээ нөгөө бүрэн гүйцэд одоо хэлбэрээр бол ажиллааг байсан. 26 онд бол энэ илүү ажлах төлөвтэй харагдаад байгаа. Тэгэнгүүт ер нь эйжентүүдийг бодоод үзэх юм бол буцаагаад ингээд нэг физикал биетэй болчих юм бол энэ чинь нэг робот болчихно тий. Тэнгүүд робота бодоод үзэх юм бол 2026 онд дахиад таск одоо суурьтай роботууд ингээд хэрэглээнд нэвтэрнэ гэдэг бол батлаад байгаа тий. Тэнгүүд буцаагаад ингээд бодоод үзэх юм бол суурь нь нөгөө эйжентик AI буюу энэ 2026 онд илүү advanced болох юмаа гэдгийг бол тайлбарлаад байлээ. Forbes-оос нэг нийтлэг гаргасан илүү нөгөө эйжентик AI-тай холбоотой 11 төрлийн өөрчлөлтүүд бий болно гэдгийг бол зарлаад байгаа. Тэгээ энэ дээр одоо илүү одоо төвлөрөөд ярих юм бол саяны миний ярьжсэн энэ нөгөө хүн болон AI-д хамтарсан жижиг одоо багууд бол үүснэ гэдэг бол 2026 онд харж болох юм билээ. Мөн дээрээс нь бас нэг одоо онцлох ёстой тэр нэг зүйлсүүд нь юу аа гэхээр agentic AI одоо энэ логистик болон үйлдвэрлэл борлуулалт дээр ажиллаж байгаа энэ одоо physical биетэй эйжентүүд бол илүү нэмэгдэнэ гэдгийг бол гаргаж ирж илээ. Хуулийн өмнө ярьжсэн Хятад болон Америкт бол томоохон одоо үйлдвэрүүдэд бол энэ эйжентүүдийг бол ажиллуулад эхэлсэн. Бүр ингээ physical биетэй одоо роботууд л ажиллуулад эхэлсэн. Тэгээд 2026 бол энэ тоо хэлбэр одоо өснөө гэдгийг бол илүү харуулад байгаа юм билээ. За баярлалаа. Чиний ярьсан зүйлүүд яг миний дараагийн сэдвтэй амар холбоотой учраас баг тэрэн дээрээ ярьчих гэж бодож байна тий. Хоёуланд бас цаг жоохон бага байна. Энэ одоо баг хамгийн сүүлийн сэдвгээ явуучих уу? Хоёулыг гэхийг. За хамгийн сүүлийн сэдв нь болохоор юу вэ? Зүгээр бүгдийн нэг батсан маягтай тий. Ерөнхийдөө энэ 2025 онд буюу 2026 онд том одоо big tech компаниуд ер нь яах гээд байгаа юм бэ гэсэн тий. Бүгд маш их айцтай байсан жил боллоо. Миний бодлоор 2025 он. Тэгээд том компаниуд айцтай байхаараа юу зарладаг вэ гэхээр code red гэсэн юм зарладаг. Code red гэдэг нь одоо юу гэнтэй монголоор тий. Ер нь бол за life or death situation тий. Нэг бол амьдрал, нэг бол устна. Бараг existential гэсэн үг аахгүй юу. Тэг бүгд ер нь code red зарлаа. Google яасан бэ гэсэн чинь 2017 онд одоо энэ LLM-ийг бий болгох хамгийн лаг transformer гэдэг технологиг бий болгосон мөртлөө өөрөөсөө яг тэрэн дээр тулгуурласан одоо хэрэглэгчдээр одоо бүтээгдэхүүн гаргаж ирэхгүй байсаар байгаад OpenAI-д алдсан тий. Тэгээ OpenAI гараад ирсэн чинь Google Code Red зарлаад тэгтээ саяхан ингээд Gemini 3-ыг бий болгоснороо буцаад одоо нэгт бичигдэж байна. Одоо яг энэ LLM дээр болохоор тэрнтэй адилхан за Meta Mark Zuckerberg дандаа одоо relevant хамааралтай байхыг хичээдэг. Манай Reality Lab Metaverse дээр зөндөө олон мөнгө зарсан ч гэсэн тэр нь бүтлгүйцсэн. Одоо энэ LLM дээр ч гэсэн зөндөө олон мөнгө зарлаа. Тэр нэг залууг авахын тулд 14 тэрбум доллар за одоо үрлээ те. Тэгээ тэр нэг Llama гэдгийг хинж хэрэглэхгүй. Тэгээд энэ дээр бас Llama-га одоо боллоо. Тэрийг хоёлаа хальт ярьсан. Бас Code Red боллоо. OpenAI айгуу сайхан явж исэн. Номер 1 Monopoly явж исэн чинь ChatGPT 5 Gemini 3-аас хэд дахин яа гэж сугарлаа, тэгж ярьлаа. Тэрнээс болоод за та нар одоо хэдэн хоног унтахгүй шүү. Code Red ингээд зарлж जैन те.
айгүй олон компани өнөөдөр хүмүүс ерөнхийдөө нөгөө OpenAI-г нөгөө NetSpace-тэй зүүрлээд байна. NetSpace чи NetSpace-ыг бараг мэдхгүй бах те. Тэгээ Facebook-ийн өмнөх version ахгүй юу? Тэгээ NetSpace чинь одоо амарлаг social media байсан. Тэгээд заримдаа нөгөө хамгийн анхдагч бүтээгдэхүүн нь зах зээл дээрээ унаад тэгээд нөгөө хоёр дахь бүтээгдэхүүн нь яг монопол болоод явдаг юм түүхтэй яг хуйлтай цаашаа тиймэрхүү бас үйлдэлүүд ер нь ингээ харагддаг байхгүй юу? Тэрнтэй адилхан Google нь өнөөдөр NetSpace үү, OpenAI NetSpace үү гэж яриад байсан чинь Google-ийн Gemini 3 амар сайн байсан чинь яана OpenAI чинь бараг ингээ NetSpace юм байна штэ гэдэг ингээ кодрээд болцсон байна. За Microsoft чинь айгүй гоё OpenAI-тэй ингээ хамт гарсан чинь OpenAI сая Microsoft-ыг жийчлээ. Одоо тэгвэл Microsoft яах вэ? Нөгөө химэл оюухын нэг өөрсдийнхөө бүх бүтээгдэхүүнүүд рүү оруулъя гэд те. Тэгээд нөгөө Copilot руу оруулаад Copilot-тэй болохоор Windows 11 руугаа шахацсан. Тэгсэн чинь Windows 11 энэ жилийн хамгийн муу product бүтээгдэхүүн боллоо кодрээд. Ингээ ерөнхийдөө бүгд кодрээд боллоо энэ жил. Маш олон ингэ зүйл ингээд кейсүүдийг ярьлаа заяа. Гэхдээ буцаагаад эргүүлээ бодонгууд нөгөө талаасаа бодонгууд хамгийн одоо 2026 онд ингээд кодрээд алга болох гэх юм одоо юу гэж одоо тайлбарласан бэ? Компани таны бодлоор юу вэ? Мета юу эсвэл бол за олон компаниудыг харлаа. Олон ч хүний бас судлаачдын яриаг сонслоо. Тэгээ тэндээс надад хамгийн их одоо таалагдсан их юм уу? Хамгийн сонирхолтой санагдсан нь болохоор сая би бас зөрүү дуртаагүй нэг компани байгаа. Тэр нь болохоор Amazon. Яагаад? За Amazon яадаг вэ гэсэн чинь хоёулаасаа humanoid robot, ер нь робот, industrial robot, үйлдвэрчин робот гэж зөндөө ярьлаа. 2026 он бол яах аргагүй одоо роботын жил. Яг нь яг бидний гэр ахуйд хүрэхгүй маа гэхэд робот бол үнэхээр одоо яг химэл оюуханы дараачин шат юмаа гэж бол тэгтээ дөрөв хүн болгох мэдж байгаа тий. Тэр хин өнөөдөр робот дээр хамгийн их одоо өрсөлдөх чадвартай байна. Тэр нь 2026 онд биднийг гайхшруулж магадгүй гэж хараад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ийм нэг статистик байна. Америкт нийт одоо яг үйлдвэрчлэлтийн 1.4 үлээ 1.4 сая робот байдаг гинэ. Тэрнийх нь 1 сая нь болохоор Amazon-д байт юм байна. Тэгэхээр Amazon ч нөгөө 1.4 саяынх нь роботынх нь 1 сая зөвхөн Amazon гэж зөвхөн Amazon даа. Тэгэхээр Amazon-ы өнөөдрийн 1 сая робот чинь бусад Америкийн бүх компаниудын нийт роботоос 2.5 дахин их тийм том өрсөлдөх чадвартай одоо давуу Amazon байгаа байхгүй. Тэгэхээр Amazon ч нь болохоор нийт онлайн e-commerce-ийн 50%-ийг дэлхийд айд ингээд одоо эзэмшиж байна. Тэгэхээр энэ 50% e-commerce-ыг бий болгохын тулд зөндөө олон нөгөө warehouse, logistics, operations үйл ажиллагаанууд байна тий. Тэднийг бүгдийг аль хэдийн өнөөдөр амар ихээр автоматжуулж чадсан байгаа. Тэн дээр 1 сая робот өнөөдөр ажиллаж байгаа байхгүй юу? Яг тэрнтэйнийхээ хажуугаар болохоор 2025 оны 10 сард ажил халалт явагдсан байна. 14 мянган ажилчдыг халсан байгаа. Тэгээд энэ оны эхэнд дахиад 15 мянган хүн халах гад ингээд байж байгаа. Нийт 30 мянган ажилчтай ингээд халах гад байж байгаа байхгүй. Тэр нь 4-өөс 8% нийт ажилчдын тоо. Тэгээд Amazon-ы тэр Andy Jassy CEO нь болохоор энэ жил 2026 онд одоо өөрсдийнхөө нийт одоо борлуулалтыг бараг 2 дахин ихсгэх боломжтой гэдэг. Тэгсэн мөртлөө энэ автоматжуулалтаар болохоор өөрсдийнхөө нөгөө зардлыг бас хамаагүй багасгаад тэгэхээр нөгөө маржин гэдэг байгаа штэ. Тэр маржин айгүй өндөр. Тэрэн дээр бас нэг сонирхолтой юм нь нэг ч хүн нэмж авахгүйгээр. Ваа. Тэгэн гууд нөгөө хөрөнгө оруулагч нь oh my god this is great ямар амар юм бэ те. Тэгэхээр энэ жил 2026 онд Amazon биднийг гайхшруулж магадгүй хувьцаанд бас нэлээд өндөр болж магадгүй гэсэн таамаглал байна. За энэ бүх сэдвээ хаагаа ирэхэд ингээд дүгнээд ярихад хоёулынхаа цаг юу алчлаа тулчлаа. Ер нь 2026-аас бид нар юу хүлээх ёстой юм бэ гэдгээр хоёлаа энэ дугаараа дуусна. Энэ бүгдийг л хүлээж ин да. Тийм бүгдийг л хүлээж ин тий. Химэл оюуханы хоёлаа байнга ярина. Amazon-ыг ярина. Бүх big tech компаниудаа мэдээж ярина. Hyperscale-руудаа ярина тий. Data center-уудыг ярина. Хөөсрөлтийг ярина. За тэгээ бүтээгдэхүүнүүдийг ярина. Apple-ийн fold бол угаасаа гарахгүй. Роботууд ирэхгүй. Машинууд бол арай болоогүй байна. Тэ? Гэхдээ мэдэхгүй. Ер нь бол бүгдийг харъя. Маш сонирхолтой жил байх ах. 2025 он маш сонирхолтой байлаа. 26 он илүү байх ахаа. Окей. За тэгвэл энэ дугаараа ингээд дуусгая. Бидний дуустал нь сонссон сонсогчдод баярлалаа. За баярлалаа. Баяртай. Дараа. За.